23 онд нийтдээ нэг 4500 гаруй хүн бас одоо хавдраар нас барсан гэсэн одоо ийм мэдээ байгаа. Тэгээ бидний нэмлэгийг маш урдын яаралтай барьж ашиглалтанд оруулж ажиллахгүй бол 2040 он гэхэд өнөөдрийн хавдрын өвчлөл бараг 2 дахин нэмэгдэх ийм одоо тооцоо судалгаагаас дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байлаа шүү дээ. Тийм учраас одоо үнэхээр одоо бидний өмнө одоо хамгийн чухал яаралтай шийдэх ёстой ийм одоо ажил бол энэ болчиход байгаа. Тэгээ одоо нийтдээ 95 мянган метр квадрат талбай авах ийм сайхан эмнэлэг баригдана. Нийтдээ 1500 орчим эмч эмнэлгийн ажилтнууд ажиллах юм байлаа. Тэгээ хавдраас одоо урьдчилан сэргийлэн, оншилн, тийм ээ, эмчилнэ, судалгаа хийн, бүхэл төрлийн одоо мэс заслуудыг, хавдрын чиглэлийн мэс заслуудыг одоо энэ хийх ийм орчин үеийн техник технологиор хангагдсан, болсон хүчнээр хангагдсан ийм л одоо хавдар судлалын үндэсний төвийг одоо барьж байгуулах гэсэн ийм одоо том зорилттой ажлыг одоо бид нэр хэрэгжүүлэх гээд өнөөдөр ингээд оны эхэнд барих газарт нь албан ёсоор ирчээд бас ард иргэдээ бас үнийг одоо хэлье. Энэ гишүүд өөрсдөө бас энэ хавдрын эмнэлгийг яаралтай барих ёстой, энэ хавдрын өвчлөлийн гай зовлон одоо хүндрэл бэрхшээлийг бас одоо маш сайн мэддэг, энэ асуудлаар бас нэлээд олон жил өөрсдөө ажилласан, хөөцөлдсөн хүмүүс учраас ингээд гар санаа нийлээд ингээд хамтдаа зүтгэж байгаа. Тэгээд амжилтанд хүрнэ гэдэгт би итгэлтэй өсөв.